цусд сувг үзүүлж бай. Би одоогоор яахаа юу хийхээ мэдэхгүй хүнд нөхцөл байдалд байна. Юу болсныг би эхнээс нь ярил л да. 5 жилийн өмнө манай хөрш айлын хүн Чарльз бидэнд түүний 14 настай хүн сураггүй алга болчихлоо гэж хэлж байсан юм. Тэр энэ талаар цагдаад мэдгдсэн бөгөөд тухайн үедээ зурагтаар сонин хөвлөөргээд хаас агуйл хүүгийн нэрийг сурвалжилж байсан юм. Эхнэр бид хоёр үүнд нь харамсаж Чарльзын гэр бүлд чадах ядгаараа л тус үргэх гэж хичээдэг байв. Үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн ч хүүгийн хин сураг гараагүй тул тэд нөхцөл байдалтай эвлэрч хүүгээ бараг өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх гэж бид бодсон. Гэхдээ эхнэр бид хоёр хүүгийн хин зогцос олдсон эсэх талаар тэднээс асууж зүрхлээгүй юм. Хоног хугацаа өнгөрдгөөрөө өнгөрч дулааны улиралд заримдаа Чарльз эхнэр бид хоёрыг гадаа хамтдаа шорлог хийж идэхийг өрнө. Хүүгийн алга болсноос хойш тэд урдийн хаасаа өөр болчихсноо анзаарагддаг байлаа. Чарльзийн эхнэр Кэти улам дуугүй дотгошоогоо болчихсон бол Чарльз өөрөө нэг л сонин твдүү болчихсон юм шиг санагдана. Гэхдээ тийм зүйл болсон болохоор тэдний бие авч явах байдалд орсон өөрчлөлт нь нэг их гайхмар зүйл биш байлаа. Одоо ч юм юу болсныг ярив. Өнгөрсөн 7 хоногт намайг гадаа хогоо асгаж байх үед Чарльз над дээр хурж ирээд хүрзээ түр хэрэглүүлэхийг гуйсан юм. Би юм бодлогүйгээр мөн юунд хэрэглэх гэж байгааг нь асуулгүйгээр гараж руугаа гүйж өөрийнхөө хамгийн сайн хүрзээг авчиж өгсөн. Тэр талархал илэрхийлээд арын хашаандаа жаахан юм хийчихэд маргаашнаас өмнө буцаагаад өгнө гэсэн юм. Тэгээд л тэр арын хашаа руугаа явж одсон ба би ч гэртээ орсон. Дээд давхрын нэг цонхноос тэдний хашаа тод харагддаг бөгөөд би тэрхүү цонхныхаа хажуугаар нь явж байхдаа Чарльзыг газарт нэг томоохон нүх ухаж байгааг олж харав. 56 настай түүнд газар ухах нь тийм ч хялбар биш байгаа бололтой. Тиймээс би түүнд туслая гэж бодлоо. Нэмж нэг хүрз аваад түүний арын хашаа руу явж ороод дууттал тэр хийж байсан зүйлээ орхиж хүрзээ газар чулуудаад над руу ухсхийн гүйх зураа "Үгүй хэрэггүй, би өөрөө хийчихнэ. Зүгээр л яваад өг тэгхүү" гэж байх юм. Яасан бэ? Юунд болохгүй байна гэж намайг асуугаад тэрээр намайг энэ хүрзээ хашаанд нь хэрэглэхийг зөвшөөрөхгүйгээд нохой тууж байгаа аятай хашааны хаалга руу хуруугаараа заав. Ингиж сүрчин загинсанд нь мэл гайхсан би өөрөө дуугарлгүй явж чадсан. Тэгээд түүний тандхаар гэрийнхээ дээд давхар руу гарлаа. Тэрээр нүхээ өргөжлүүлэн ухсаар дор хаяж хагас цаг болсон. Эцэстээ дууссан бололтой тэрээр дээш өндийгөөд хин нэгэн өөрийг нь харж байгаа эсийг шалгаж байгаа бололтой ойр орчмын айлуудын байшинг оролцоолон орчноо анхааралтай тойруулан гарлаа. Тэгснээ нуугдах талаар бодож амжаагүй байтал цонхны дэргэд зогсох намайг олоод харчихав. Би тэр үед юу ч болоогүй мэд эргэж хараад цонхноос холдож явсан. Тэр ямар нэг юм хийгээд байгаа нь тодорхой байсан бөгөөд жохом юу гэдгийг нь би мэдмээр санагдаад болдоггүй. Би түүний арын хашаа руу байс хийгээд л харсаар байв. Гэхдээ тэр ухаа болчихсон бөгөөд намайг өөрийг нь ажиглаад байгааг гадарлцгаад шөнө харанхуй болохыг хүлээхээр шийдсэн бололтой. Миний бодсон зөв байв. Шөнийн 1:30 болж байхад гадаа хүрзээр газар ухах чимээ дуулдаж эхэллээ. Гэхдээ цонхны цаанаас юу ч харагдахааргүй харанхуй болсон байсан тул би чимээгүйхэн гэрээсээ гараад тэдний хашааныхан дээгүүр өнгөж харав. Чарльзын газар ухаж зогсох нь одоо бол тод харагдаж байлаа. Төдөлгүй тэрээр гэрлүүгөө явж орсон бөгөөд би энэ завшааныг ашиглан тэрхүү нүхэн дотор чухам юу байгааг үзэхээр арын хашаа руунд гитэж очсон. Нүхний оролт шорооны цаанаас хар өнгөтэйг ялгар уутны үзүүр цохих нь сарны гэрэлд харагдав. Би уутан дотор юу байгааг үзэхүү байх уу гэж эргэлзэн хэсэг зогссон. Тэдний байшингийн арын хаалга болоод өнөөх нүхний орол хоёр руу 3-4 удаа ээжлүүлэн харсны дараа би буцаад өөрийнхөө хашаа руу гүйхээр шийдсэн. Тэр нь ч зөвдсөн бололтой өнөөх чинь хэдэн секундын дараа гадагшаа гараад ирэв. Гэхдээ тэр дахиж газар ухсангүй харин байшингийнхаа нөгөө тал руу тойрч яваад алга болчихов. Би гэртээ ороод эхнэрээс ирээчихгүй тулд чимээгүйхэн орондоо орж хэвтлээ. Маргааш өглөө нь би сэрэнгүүтээ цонхон дээрээ явж очин Чарльзын арын хашаа руу хартал өнөөх нүхийг тэр чигт нь эргүүлээд болчихсон байсан. Миний анзаарсан бас нэг зүйл гэвэл тэрээр өөрийн бартаад замын машинаа гэрийнхээ гадаа биш харин гудамжинд зам дээр тавьчихсан байв. Тухайн шөнө яг юу болсныг би мэдэхгүй ч тэрхүү нүхний оролт жохом юу байсан юм бол гэж бодхоос одоо ч ивгүй санагддаг. Арай өнөө хүүгийнхэн зогцос байсан юм биш байгаа. Миний л мэдэж байгаагаар тэрхүү нүхийг өмнө нь болчихсон байсан юм а буцааж гаргаад өөр хаа нэгтээ аваачиж хаях гэж угсан нь гарцаагүй. Миний энэ ярьж байгаа зүйл солиотой санагдаж болох ч энэ бол зүгээр л миний таамаг гэдгийг ойлгоорой. Би энэ тухай хүнд ч хэлээгүй, их нэртэй ч хэлж байгаагүй. Ер нь цаашид яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Чарльз миний хүрзийг эргүүлж өгөөгүй. Би ч угаасаа асуухгүй. Тэгээд ч тухайн явдлаас хойш тэр надаас зайлшдүүлэх болсон юм. Өчигдөр бас нэг сэтгэл өвчмээр зүйл тохиолдсон. Би санаандгүй цонхороо Чарльзын байшин руу хартал тэр бас цонхон дээрээ зогсчихсан манай байшин руу харж байсан бөгөөд тэрээр намайг харснаа хөшгөө хааж орхисон юм. Өдрийн цагаар шүү дээ.
Би цаашид яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Тэр нь үнэхээр хайж байна.